Сайхан үзэгч та бүхний энэ өдрийн амгалан гэрээ мэдчилж байна. Би томч Дүлгөн. Өнөөдөр үзүүлэх таймаараа төр улс тогтвортой оршихын тухайд үзэл санаа хэлэх хэмээн чиглэн зогсож байгаа байлаа. Мөнх оршийн хишигт 3 улсын их газарт хамгийн их цөлмөгч харь элэхнийг бүү ойртуул гэсэн их эзэн хааны зарлагтай түмэн билээ энэ Монгол улс. Зарлиг уландаа гიშгэлэн заяагаа гутаасан та бид өнгөрөх өдрүүдэд төр хэрхэн унаж эвдэрдгийг нүд чихээрээ харан сонсож байгаа цөөн нийгмийн гэрч болж байна. Төр тогтвортой оршихын үүсгэл нь өндөр дээд үзэл санаагаа сэргээх явдал билээ. Агуу Орос бүрний үзэл санааг сэргээ мандуулсан Орос төсөл хэмээх нэгэн чухал бүтээлд өндөр дээд үзэл санаагаа гээх нь нягтрах бүтэц бүтээх чадвараа гээхэд хүргэдэг хэмээн тэмдэглэсэн байх юм а. Альва улс орны бүтцийн тухайд олон үндэстэн хийгээд нэгэн цул үндэстнээс бүрдсэн орнуудын үзэл санааны язгуур харилцан адилгүй байх нь зүй ёсных. Тэгвэл нэг үндэстний улсад дээрхийн адил агуу дээд үзэл санаа гэгч юу юунаас эрхэм аж ахуй. Өндөр дээд үзэл санааныхаа хэрээр төр улсын бүтэц хэлбэрчин төмөө олон амгалан тайван амьдрах суурь бүрдэлдэг болохыг энэхэн ганц өгүүлбэрт бэлгэнэ томьёосон байх нь гайхалтай. Гэвч гайхалтай үзэл санааг олж харах мэлмийгүй болтлоо төр доройтон гутаж байгаа энэ цагт өвөр зуурын хэрүүл тэмцлээ гээж өндөр дээд үзэл санаанаас өөрсдийн төрийн мөн чанарыг эрен хайж хөрсжүүлэх нь монголчуудын заяаг тэгштгэх зөв зам байх нь дамжиггүй. Шошго лого брэнд гэх бичсэн нэр төдийхөнд дарлуулан хэрэглээний боол болтлоо ухамсарын туйлдалд хүрсэн монголчууд төрийн бүтэц ганхах төдийд аврал хайх гарцаа ирж ядан бидчиж байна. Өсөхгүй байх дээдийн заяа, эрхчлөөтэй байх эрхэм заяа, ирээдүйтэй байх тэнгэр заяа хэмээсэн дээд 3 заяаг атгаж төрсэн атлаа дээд заяагаа доош унгаан зөөгдөх хүн сүргийн бүтцийг өнгөрөх 30 жилийн хугацаанд мунхаг сонголтынхоо хэрээр бид бүтээсэн байх юм. Өөрөөр хэлбэл Монгол улсад нэг үндэсний эв нэгдэл чухал бус. Нэг хүний эрх хэрэгчлөө ашиг сонирхол манлайд залгагдсан тул бид хөлөөрөө толгой хийн. Толгоогоороо хөлөө хийхээс аргагүй нөхцөл байдал руу өөрсдийгөө тулган оруулжээ. Уур шугамдаа Монгол хүн таны төв дэлхийн чухам альхан хэсэгт махан бид сүнс савслагыг оршон хүн төрлийг онош төрсөн бэ гэдг нь хувь тавилангийнх нь 50% гэлтэй. Хэрвээ энэ Монгол хэмээх их нутаг газар шороон дээр төрсөн чинь үнэн бол эндээ цогцоо шингээх төөрөг бас зурагдсан байх нь мэдээж. Тийм атал энэ их уулас их болсон байгаль дэлхий унд болсон аршаан булаг амьсгал болсон агаарын сүлэлдийн шүтэлцэн бүгдийн зохилдлогдоор сая ээжээ аавын удмын гинжинд хондод мэндэлсэн байтал үзлэн хүнийг ёсон бусдих байх нь гагцхүү өндөр дээд үзэл санаагаал гээсний том баталгаа. Хиймэр сүлт хиймэр сүлт би дахиад хэлээд байна. Хиймэр сүлт ам биш гэж сэтгэж ухаарсныг л хэлээд байгаа юм гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр төрийн бүтц гэх юм уу? Бүтц гэхлээр хилтэс мэлтэс газар мазар агентлаг яриаггүй шүү дээ би. Тэр нь юу гэхтэй зэрэг чиний хүссэн хүмүүсийн бодсноор биш. Тэр дээд байгаа хүмүүсийн бодсноор биш. Тэр сүнслэг миний хүссэн зүйл чинь бол дараанараас даван шүү дээ. Бүр дэшээ сүнслэг юм руу явж байгаа. Хүн бол ганц бий биш. Тэр сүнслэг зүйлийн хэрэг өгч байдаг. Одоо цэнэглэж байдаг.
тэр хиймэр гэж ойлгогдож штэ. Тэр нь хаан байна уу, их хурл байна уу, тэр хамаахгүй. Тэгэхээр тэр нь нөгөө монгол хүний оршихуй, нөгөө мянган жил малсан, байглаа хайрлсан, одоо бие биенээ хүнддэг ямар чанар манар байдгийг тэр бүхний тэгээд одоо юу гэдэг юм. Эрд зоригч биш юм аа. Одоо юу гэмтэй. Одоо эзэн өөрөөр хэлбэл төхөр бол чамд яг эзэн энэ ертөнцийн эзэн байх тэр хиймэр сүлдийг л өгч одоо социалист үгээр бол зоригжуулж байгаа юм юу гэдэг нь. Өөрөөр хэлбэл чиний татаас чиний хүссэн бодсон нэг чинь татж байдаг. Татаас гэж л ухаарчил бид нар хөгжим тэгэл одоо хана Чингис хаан киноны ба би ба гэр нэг тийм чамайг нэг арай өргөн арай том болгох ёстой гэж би ухаарад байхгүй юу? Ерөөсөө мөнх тэнгэрийн жам гэж тодорхойлсон. Жам. Энэ жамыг сахиж амьдрах ёстой. Одоо энэ газар дэлхий дээр төрсөн бол энэ жамыг сахиулагчаа төр гэж үзэж байна. Тийм учраас монголчууд ганцхан монголчууд ганцхан байж магадгүй. Одоо бусад үндэстнүүд тийм байдаг би одоогоор олж үзээгүй байна. Ганцхан монголчууд энэ дэлхий дээр төрийн өсөл төршөг гэж хэлбэрдэг. Оролбол төрөө сүнслэг дээд мөнхийн эрх хүчтэй холбож үзэж. Чингис хаан гэсэн шүү дээ миний дээр төр бий. Төрийн дээр тэнгэр байгаа гэж. Цаг хугацаанаас орон зайнаас үл хамааран бүх зүйл энэ бол бүх зүйл гэдэгтээ зөвхөн одоо биднийг тойрон гөрүүлж байгаа одоо байгаль орчин төдий биш. Одоо макро болон микро түвшинд бүх зүйл хоорондоо нин нарийн одоо шүтэн барилгатай, ил далд үе төмөн шүтэн барилгатай. Хэрвээ тийм үе төмөн шүтэн барилгатай юм бол самсруу зүйлгч байхгүй. Нэгт, хоёрт энэ нэг амьттай байх хэрэгтэй. Нэг цул байх хэрэгтэй. Нэг цул юм байна гэсэн. Гуравдугаарт нь болох тэр хэрвээ нэг амьттай нэг цул юм бол энд нэг том супер үнэмлэхүй хууль үйлчилж байгаа хэрэгтэй. Машингийн гаргалгаа байхгүй. За монголчуудын ертөнцийн хүзлээ суурн товчхон давл юм. Төр туршилцаг төлөөлөл нь өчүүхэн сүнснийхээ өлсгөлөнг дарахын тулд ард түмний заяаг хойш тавин хэмлэлтэх нь ичиг. Өнгөрөх өдрүүдэд сандал суудал эрх мэдлийн төлөө хэмлэлдэнээр монголчууд нийтээрээ амьсгаллаа. Харин ард түмэн бидэнд чухам юу чухагтай вэ гэдгийг тунгаан ухамсарлан сэтгэсэн хэн гихч итгээд энэ төрд сонгогдсон бэ гэдэгт хариулт алга. Мөн хоршгуун жам жайгийг газарт буулган засаглаж асан Монгол түмний төрийн тухай үндсэн ойлголт оронгороо эргэжчихсэн учраас л бид өнөөдрийн хямралж жам ясаараа тулан ирж байна. Хямралыг хэрхэн ухамсарлах нь энэ төрд ажиллаж буй эхэс гихч дүрээр зүсээ хувиргасан дооцсын тарих хүрэх шийдэл бус. Гагц энэ цаг үед үнэт зүйлсээ болгон дээдэлсэн үндсэн хуулийн зарчмын дагуу төрийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй эзэн сухыг засаглалаас ард түмэн шаардаж байна. Төрийн тогтвортой байдал алдагдахын аюул нь ирээдүй үгүй, эрхчлөө үгүй дарангуйлын тогтолцоо руу хальтран орох сонголтоос өөр сонголтыг бидэнд авчрахгүй. Дарангуйлын тогтолцоог сонгохгүй тулд хямралыг хүлээн зөвшөөрч түүнээс гарах гарцаа зурх хооронд төрийн тогтвортой байдлыг алдагдуулж болохгүй. Төрийн тогтворгүй байдлыг хүсэмжлэх үл үзэгдэгчид олон Монголын дотоодод өрнөж байгаа үйл явцыг дэлхий анхааралтай ажиглаж байгааг ч санууштай. Дэлхий өөрөө хуйсганантай байгаа энэ цаг үед нэг нөгөөгөө барьж идэх өгөөшөөр Монголыг тооцоолохгүй биш, тооцоолсон систем ажиллаж байна. Тиймээс онош төрсэн газар шороотойгоо оноогдсон тавилангаараа эрх чөлөөгөө эдлэн ирээдүй рүүгээ тэмүүлэх тэнгэр заяаныхаа эзэн нь байх боломжийг нүүдэлчдийн удамд нүргэлсэн түүхийн үргэлжлэл болсон монголчууд алдаж боломгүй. Эх орноо их сайхан хайрлаж бай. Энэ эх орн гэдэг юм чинь зүгээр эх орн гэдэг болохоос яагаад орн гэдэг өмнө талд эх гэдэг үг залгасан юм бэ гэж. Энэ бол эх орн гэдэг чинь таны тоонд энэ Монголын газар шороон дээр байгаа шүү. Чи дандаа ингэж бодож байгаарэ. Эртний үг байдгийн да. Та эхээс унсан одоо төрсөн борон дээр та шингэж болно. Таны тоонд энэ Монголын тогтол биш шүү гэж. Тэрийгээ бол
хүн ердөө мартаж болохгүй. Одоо яг юм өөр болж тэ чи харин хаан төрсөн, чи хаан төрсөн. За бидний бол өдөө тэр нутагтаа төрсөн доо. Тэгээ би бол төрсөн нутгийнхаа шорон дээр очиж ойчих юмсан ч гэж боддог, орох юмсан ч гэж боддог доо. Тэгээд эх орноо хайрлаж яваараа гэж. Эх орныг хайрлна гэдэг нь хэлэх үгийн үзүр дээр гарч байх ёстой үг ш. Зүрхний ухт хадгалагдж байдаг тийм хайрыг л эх орноо хайрлна гэж ингэж ярьдаг болов уу гэж би боддог юм. Улс төрийн ашиг сонирхлоос илүүтэй төр улсынхаа төвшин амгалан байдлыг эрхэмлэх нь мэрэгэн ардын нүүдэл байх учиртай. Цаг үе цахим улс төрийн таймын өнөөдрийн дугаартаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.